Зяический нэг 22 дугаар хичээл ч идэн. За ч SH гэж ч гэдэг авиг ингээд амаа зуураад 61 и хэлж байгаа юм шиг. Тэгээд ийм ч гэж хэлэх нь шүү. Окей. За ч дотны шүтжээ сэгжээвэл бүр сайн яг зөв хэлж гин гэсэн үг. Ч идэн. За хэдүүлээ зөндөө үтсэн тийм ээ. 我吃了8个包子. За би 吃了 эзэн. Л чинь тэгсэн ингэсэн гэд өнгөрсөн цаг дээр явдаг те. Монгол хэл дээр тэглээ, инглээ гэдгийг тэрлээ гэдэгтэй адилхан. Ба 8-ын тоо, г гэдэг чинь ширхэг тийм ээ. Тэгээ би эзэн 8 ширхэг, бауз бууз. Дагаад уншия. 我吃了8个包子. 8个包子. 8个包子. Хурдан. 吃了8个包子. 我吃了8个包子. 我吃了8个包子. 3번 дараагийнх нь. 妈妈白天吃菜. За мама ээж эн чинь эмэгтэй хүн гэдэг ханц тийм ээ. Мама ээж 白天өдрийн цагаар ч иддэг цай ногоо. За цай гэдэг ханз нь ямар утга учиртай, ямар өөх түүхтэй гэдгийг нь хансны тайлбар хичээл дээр орсон байгаа. Тэгэхээр тэнчнээс дэлгэрэнгүй яг ямар утга учиртайг нь үзээрэй. Окей. За дагаад уншия. 妈妈白天吃菜. 妈妈白天吃菜. 吃菜. 吃菜. 白天吃菜. 妈妈白天吃菜. 3 번 дараагийнх нь. За хэдүүлээ дэлгүүр явж бууз авч идэл да. За хэдүүлээ эхлээд бид нар гэсэн үг тийм ээ. Мен залгахаар олон тоолдог. Мен бид нар ч явна. Морин дээр суучаад чү гэхээр яваараа гэдэг тийм ээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ч гэж хэлнэ. Ч. 我们去超市. За 超市 супермаркет май худалдаж авна. бауз бууз. Тэгээд ч идэл да гэнэ. За тэгэхээр хятад хэлний өгүүлбэр яг логик дараалалаар явна. Бид нар явна. Эхлээд явна тийм ээ. Хаашаа явах вэ? Супермаркет руу. Супермаркет руу явсныхаа дараа худалдаж авна. Юу худалдаж авах юм? Бууз. Буузаа худалдаж авсныхаа дараа яах вэ? Идэнэ. Тэгэхээр яг логик дараалалаараа байгаа. Тэгээд үйл үг нь дандаа уртаа ороод үйл үгтэй холбоотой үг нь яг ард нь орно. Явна, хаашаа явах вэ? Чавшаа. Худалдаж авна. Юу авах юм? Бууз худалдаж авна. Окей. За дагаад уншлаа. Араас нь уншлаа. Ч ба. 买包子吃吧. 买包子吃吧. 去超市买包子吃吧. 去超市买包子吃吧. 我们去超市买包子吃吧. За цаашаа. Тэр идэхгүй, тэр цайвахыг хүсэж байна гэнэ. За тэр идэхгүй гэхээр нөгөө гүй гэдэг чинь бүү гэж орж ирдэг те. За бууяв идэх хэрэггүй буюу идэхгүй, идмээргүй байна гэсэн үг байна. За энэ дэр зүгээр сонсоод өнгөрөөрэй. Заавал тогтоох албагүй. Бүү гэдэг бол уг нь л дөрөвдүгээр хөг буюу дээрээсээ доошоо бууж байгаа хөг. За тэгтээ дээрээсээ доошоо буус байгаа мөртлөө хойноосоо дөрөвдүгээр хөг ороод ирэхлээр хоёрдугаар хүүхэлдээ дээшээ уншигтаад эхэлдэг. Тэгэхээр бууяв гэж унших нь. Бууяв. Тэгэхээр дагаад уншия. Тэр эмхтэй идэхгүй байна те. Тэр идэхгүй, идэх хэрэггүй байна, идмээргүй байна гэх юм. За дагаад уншия. Та бууяв чи. 他不要吃. 他要喝茶. 他要喝茶.
喝茶 喝茶. За гэдэг аваа те. И гэдэг чинь гэдэг юм. Ам чинь задгаа хэлээ шүү. Монголоор үсэх шиг биш шүү. 61 и хэлж байгаа юм шиг ингээд хоёр ам чинь ингээд хоёр тал руугаа татагдж байгаа юм шиг мимиктэй хэлэх нь шүү. Тэгэхээр та яо хö cha. Та яо хö cha. За хö cha цай уух хэрэгтэй байна буюу цай уумаар байна. За өнөөдрийн үзүүг чи идэх гэдэг үг үзлээ.